энд зориулт гарах хэрэгтэй. Яг энэ сонголтыг Солонгос руу явж аягүй олон хийж байгаа. Би 3 хүүхэдтэй. Ах эгч нарын хувьц нарыг өмсдөг. Одоо хамаатны ах эгч нарын хувьц нарыг. Яг ингээд цэцэрлэгт ингээд ороод харахаар манай хүүхдүүдийн юм хуучны зураг шиг харагдаадсан. Тэгээ би над 3 сая төгрөг байсан. 2 сая төгрөгийг нь бичвэр редакторч өгсөн. Надад сая төгрөг болсон. Чамд сая төгрөг л байна. Гэтэ чи 1000 ном хэвлэх ёстой. Цаана хэдэн өр дутаж байгаа. 3 сая төгрөг дутаж байгаа. Тэр хүн аж аргалтай чадах. Гэтэ тэр хүн хэдхэн сарын 8 аж аргалтай байсан. Арай өөр төвшин зовлон шүү дээ. Би хөрөнгө оруулалт хийх тухай шал өөр юм боддог зовлоноор очиж шүү дээ. Цусны эргэлт тэр мэдээлэлтэй тарих хоёроо ашиглаад амьдралд хандах хэрэгтэй юм байна. Бэлээ гэж би бол бодож байна. За. Тэнцвэртэй бай, өөрийгөө хайрлая. Өөрөө тэ. Тийм. Ер нь бол эхлээд хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг сүүлд одоо ном бичихээс өмнө яг ном бичих үед илүү ухаарч ирсэн гэх юм уу? Тийм юм байна. Тэгжиж нөгөө нэг гэр бүлдээ илүү үнцэнтэй цаг гаргана. Тэгээд хүн бас өөрийгөө яг юг зориод байгааг ойлгоно гэдэг юм байх юм билээ. Тэгэхгүй бол ингээд бүх цаг хугацаагаа гэр бүлдээ зориулж байгаа гэдэг бодлоор яваад өөрийгөө их орхигдуулахлаар миний хүч чадал илүү хомс болох юм уу? Ядрах юм уу те туйлдах магадaltaй юм байна гэж ойлгосон. Тэгэхээр нэг талдаа тэр нөгөө талдаа бол бид нар баланс гэж гаднаар юу хэлдэг тэнцвэртэй байдлыг те. Ер нь ингээд нэг инженер тайлбарлахад бол одоо хөгжмөний одоо ингээд техник тэр ингээд сууж байгаа. Уг нь бол тэр олон энэ юг одоо тохируулгыг бүгдийг ингээд тол өсгчмөр санагддаг байхгүй юу. Тэгвэл стогойд орох юм шиг те. Гэтэл энэ ч болдгоо байхгүй юу. Тэгэхээр энэ одоо шингэн яахын те өтгөн яахын ингээл амар олон тохируулга гэдэгтэй адилхан. Бидний амьдрал дээр айгүй тийм нарийн тохируулга амьдралын хугацаанд дээр хэрэгтэй юм гэж анзаарсан. Тэ. Тэгэхээр яг одоо энийг санхүү дээр ч гэсэн бас яаж санхүүгийнхаа мөнгөө тэнцвэртэй хуваарлт хийх вэ гэдэг зүйлийг л ярих хэрэгтэй юм бэл. Тэрнээс шил санхүү эрхчлөөнд хүрэх юм уу эсвэл баян болох юм уу тухай биш юм байна гэж ойлгосон байхгүй юу? Хүмүүсийн нэг одоо амьдралын санхүүгийн төвшин эрс ахих ялгаатай байна. Тэгэхээр одоо жишээл миний яг одоо өөрийнх дээр тулгуурлаа зөвлөгөө өгчих юм бол тэр энэ зөвлөгөөг хохиролтой болох магадaltaй гэх юм уу. Чи яг ингэ ажиллаа амьдралаа баланс хий. Гэх юм бол тэр амьдрал тэр гэр бүлийн амьдрал өнөөгийнхөө одоо ядуу амьдралаас сайжрахгүй. Яг тэгэхээр илүү их болох боломж байхгүй гэсэн. Гэтэл аюул сан бизнес амжилттай явж байгаа хүн хэтрих бизнестэй бүх анхаарлаа төвлөрүүлээд гэр бүлээсээ салах тохиолдлууд маш их байна. Тэгэхээр тэр хүнийг одоо жишээл болоо гэр бүл рүү анхаараа гэхэд тэр хүн бас ойлгох болов гэдэг нь бас их сонирн. Тэгэхээр ингээд нэг хүмүүсийн төвшин амар хамааралтай байна гэж сүүлд бол анзаардаг болсон. Тэгэхээр хэрвээ чамд одоо танай гэр бүлд ямар нэгэн хоримтлал байхгүй, хадгаламж байхгүй, орлогоч нь бага байвал чи ажил руугаа анхаарал хандуулахаас арга байхгүй гэсэн. Тэр үед бол энэ бол гэр бүлдээ хэсэг хугацаанд л гэж юм л да. Дандаа гэсэн үг шүү дээ. Чи нэг юм 2 жилийн хугацаанд энд зориулт гарах хэрэгтэй. Яг энэ сонголтыг Солонгос руу явж аягүй олон хийж байгаа. Тэгээ гэр бүлээ орхиод тэр чинь нэг жил 2 жил явж шүү дээ. Яг тэрнтэй адилхан яг Монголд байх хугацаанд ч тэр гэр бүлтэйгээ байх хугацаанд ч тэр яг ажил руугаа нөхөр фокуслж байгаа л гэтээ энэ үр дүнтэй байх хэрэгтэй байхгүй юу? Дийлэн хүмүүс бол зүгээр л ажил гээд яваад байдаг. Гэтэл тэр нь яг тодорхой хоримтлал үүсгэх юм байхгүй. Тэр маш их цагийг тэр зарцуулаад байдаг. Тэнд мөнгө өгөж гардаггүй. Тэгэл би аягүй чухал ингэж байгаа энэ нэг өдөр сайн болно гэдэг ерөнхий төсөөлөл яваад байгаа байхгүй. Тэр энэ бол яг бодиттой хэмжигдэх хэрэгтэй. Би яг гэр бүлээсээ гэр бүлдээ гарах цагаа хүүхдэд зориулах цагаасаа тэр одоо хэрэг цагийг хомслоод өөрийнхөө ажилд зарцуулж байна. Тэр нь мөнгө өгөж
би тэдэнд хүрний хоримтлал үүсгэсэн байна гэдэг зүйл байна. Жишээл зүгээр энийг яг нэг айхтар хүмүүс зөвлөө гэж ярихаас илүү өөрийнхөө нэг амьдралын бодтой зүйл дээрс ингээ харж хэлэхэд бис боддог гэсэхгүй. Одоо манай би 3 хүүхэдтэй. Тэгээ хүүхдүүд маань цэцэрлэгт явж байхдаа хувцс тийм гоё хувцтай биш. Тэгээд ах эгч нарын хувцс нарыг өмсдөг. Одоо хамаатны ах эгч нарын хувцс нарыг. Тэгээ би боддог байхгүй. Тэгээ яг ингээд цэцэрлэгт ингээд ороод харахлаар манай хүүхдүүд юм хуучны зураг шиг харагдаад байгаа. Одоо ингээд нэг хуучны зургийн өнгөн нэг юм хэдийн өнгөтэй ч гэсэн нэг юм байдаг штэ. Нэг тийм ганцсан юм шиг. Тэгээ бодож ирсэн. Би яг одоо яг яагаад ингээд хүүхдүүдтэй мөнгө зарцуулж чадахгүй байгаа вэ? Бас цаг зарцуулж чадахгүй байгаа вэ? Энэ мөнгийг би ирээдүйд нь илүү сайхан амьдрахад нь хөрөнгө оруулалт хийхэд тулд хадгалж байгаа гэдэг. Тэрийг бодож хардаг гэсэн л та. Тэр үед бас сэтгэл яг эвгүй. Одоо яг шууд ингээд хитэг хувцаагаад өгч мөрч юм шиг санагддаг. Тэр энэ үе бол миний ямар үе байсан гэхэлэр гэр бүлд маш бага цаг зарцуулах үе. Буцаагаад жоохон ч гэсэн хөндлөл үүсгээд гэр бүлийнхаа ирээдүйд хүүхдүүдийн боловсрол нэг ард даах хэмжээний болгох тэрийг зорчсон. Үе юм уу? Тийм байсан. Бизнесмэнүүд бол тэрийг бол илүү их нарийн арга ухааны мэддэг гэж магадгүй. Минийх дээр бол над 3 сая төгрөг байсан. Би цуглуулад 3 сая төгрөгтэй болсон. Тэр болохоор юу ч хийж болно гэдэг мөнгө байхгүй. Миний хувьд бизнес хийж болно. Гэхдээ хадгаламж бол биш. Хадгаламж бол аюулгүй байдлын мөнгө. Алдаж болно гэдэг мөнгө маань бол 3 сая төгрөг байсан. Багаар л 200 мянгаар цуглуулсан. Тэгээд тэр мөнгөөр юу хийх вэ гэдгийг мэдэхгүй явж байгаад тэгээд яг ингээд хүмүүс санхүүгийн тухай өөрийнхөө амьдралыг ингээд хуваалцаж хагаад энийг ерөөсөө ном болго гаргах гэж бодохгүй. Гэхдээ ингээд ямар санхүүгийн амжилтанд хүрээгүй хүн бүр санхүүгийн эрх чөлөө гэдэг ойлголч байхгүй хүн гинт санхүүгийн ном бичиж байгаа байхгүй. Тэгээд тэр нь болохоор тэр ингээд хүмүүс авах уу? Ингээд зүгээр ингээд наанаас ингээд харахлаар бол явж боломжгүй харагдаж байгаа байхгүй. Би одоо энийг бизнес гэж харахад хүртэл амар тийм итгэлгүй төсөл байхгүй юу. Тэгээ ингээд ашиг бол энэ тэд зарагдана гэдэг. Тэгээ би өөрөө олонний танилаас биш. Тэгэд энэ номыг юу ч гэсэн гаргах чий гэдэг. Тэгээ би над 3 сая төгрөг байсан. Би сая 2 сая төгрөгийг нь бичвэр редакторлоо өгсөн. Надад сая төгрөг болсон. Ном хэвлэхэд 4500 төгрөг гэсэн. Нэг нь би 1000 ширхэг хэвлэхэд. 300 хэвлэх нь бол тэр нь 5600. Тэгэхээр би ингээ 1000 хэвлэе гэж бодоод захиалга өгөх гэсэн чинь надад сая төгрөг л байна. Гэхдээ надад өөр одоо хадгаламжинд бол мөнгө байсан. Гэхдээ тэрийг бол би гарах ёсгүй. Яг л энэ ч юм өөрөө амар тийм найдваргүй төсөл байхгүй. Гэхдээ би энэ хэвлж үзмээр санагдаад байна тийм. Тэгэхээр одоо ингээл өгдөл энэ байхгүй. Миний хувьд бол өгдөл энэ л байсан. Тэгээд чамд сая төгрөг л байна. Гэхдээ чи 1000 номыг хэвлэх ёстой. Цаана хэдэн өр дутаж байгаа? 3 сая төгрөг дутаж байгаа. Тэгээд яг тэр чинь 3 сая тогтохгүй шүү дээ. Дахиад цаашаа маркетингээр янз янз юм хийх шаардлагатай. Тэгэд би сая төгрөгтэйгоо хэвлэхгүй болъё гэдэг шийдэлтэй байсан. Тэгэд юусэн гэхээр хамтраачлах байгууллагууд ажилласан. Тэгээд миний энэ одоо ийм хувь хүний санхүүгийн ном дээр өмтгөл хичээд хөрөнгө оруулалт хийжээ. Би голланд банктай болсон. Юутаас номингийн тэр нэг Unipay тэр юутай болчихсон. Тэгээд нэг loyalty card шүү дээ. U-Point. Тэгээ 3 дахь нь болохоор нэг найзынхаа coffee shop. Тэгээд энэ 3 газар би мөнгө өсгсөн байхгүй. Тэгээ 3 одоо тэр миний номон дээр 3 юм өмтгөл гэдэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд түрүүний асуулт баг хөрөнгөөр их хөрөнгө босгож болох уу гэдэг асуулт тавьж байна те. Би тэрийг мэдэхгүй байхгүй. Болохгүй. Гэтэ би бол сая төгрөгөөр номоо хэвлэл гэж үзсэн. Гэтэ би тэр бүх гарцыг хайж болоод надад байгаа сая гэж бодоод тэг үтсэн чинь хэвлэлцээ байхгүй. Би 1000 ном хийсэн. Тэгээ тэр бөөмөд борлогдоод тэгээ надад тэр баг ойролцоогоор лавл надад нэг 7-800 саяыг өгсөн баг. Тэгэхээр ингээд бодглохлоор би мэдэхгүй. Гэхдээ ийм үйл явдал болсон. Тэгэхээр яг нөгөө нэг одоо болдгиймаа гэж хэлчихлээр би одоо хүнд ном бичээ гэж хэлчихлээр тэр амар хохиролтой хорон юм ич магадгүй л дээ. Гэхдээ энэ дотор яг юу явсан юм бэ гэхээр
Одоо дахиад сэдвүүн дахиад өөр юм руу яваад орчих тээ. Тэр номыг бичгээд би яг юу ямар баримтлал зарчмаар баримтлалтай бичсэн. Тэр нь яагаад хүмүүст хүрээдсэн бол гэдгийг мэдхэд хэцүү шүү дээ. Тийм. Яг тийм үйл явдлууд бас гэх юм уу. Тэгээд энэ дээр бол яг хайхтар сүрхийн маркетинг ч гэдэг юм уу сенсацлсан юм байхгүй. Өөрөө ингээд нэлээд сайн нэг хүмүүсийн эрэлт хэрэгцээний чухал сэдвийг хүндсэн байсан юм байна гэдгийг сүүлд олж ойлгосон л тоо. Тий. Ер нь яг тэнцвэр хэрэгтэй юм бэ гэдэг асуулт тавих нь илүү сонирхолтой байна. Миний хувийн мөрөөдөл юу юм бэ гэдэг асуулт нэг асуулт байна. Гэтэл би ингээ хүүхдэд болт. Хүүхдийн мөрөөдөл бас чухал. Би хүүхдэдээ маш хайртай. Хүүхдүүдтэй. Тэгээ би өөрийгөө хаях уу? Хүүхдүүд орих уу гэдэг айгүй болон асуулт дуусан дээ. Эсвэл нэг гоё байр авчих уу? Тэгээ би гоё машина болчих уу? Үсгийг унахыг хүсчихсэн машина болох уу? Эсвэл би гадагшаа хийлчих уу? Эсвэл өнөөдөр би хормоо хийчих үү? Ямар төвхтэй сонголт байдаг байхгүй. Тэгэхээр тэнцвэр гэж юу хэлээд байгаа юм гэхээр би нэгийг нь сонгочих юм бол би нөгөөдхөөр хохирно л доо. Тэгэхээр яг тэрнтэй адилхан өөрийнхөө би илүү их яавал аз жаргалтай амьдрах вэ гэдгийг зүйлийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж тэр аз жаргалыг олж авахын тулд саяны миний үнэт зүйлүүд тэнцвэртэй хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа. Ийм олон жишээнүүдтэй одоо би нэг хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх учраас тааралдаг л да. Яг бүх мөнгөө байга хадгалж ирсэн бүх мөнгөө байранд өгцөх байхгүй. Тин чин хайртай үнэн өвдсөн. Одоо зарч болохгүй зээлтэй устгаагаа хийсэн ашиглалтанд ч ороогүй. Тэгээ хайртай үнэн өвдчихсэн баг. Маш хүнд. Тэг яах вэ? Тэр хүн аж аргалтай чадах. Гэтэ тэр хүн хэдхэн сарын 8 аж аргалтай байсан. Юм бэхлээр тэр байрахгүй. Тэ тэр байртай ч үзээгүй. Өөрсдийн амар гоё хөрөнгөтэй болж байгаа. Гэсэн чи энэ хүн амьдралын аягүй чухал юм байна. Тэгэхээр түрүүний асуудаг асуулт. Тэгэд одоо тэр хизээч хүрэх ёсгүй аюулгүй байдлын тэргээд ангилах хэрэгтэй юу гэдэг асуулт тавьчих шүү дээ. Яг энэ зовлонгоос надад юмыг яаж мэдхүүгээд тэнцвэрт байдлын аюулгүй байдлын мөнгө хэрэгтэй юм байна гэж би олж харсан л гэсэн үг л дээ. Тэгэхээр өмнө нь бол нэг тансанд л ингээл мөнгө цуглуулж байгаа л нэг юм авдаг гэсэн бол дараа нь ер нь надад би бас аялах хэрэгтэй юм байна. Би бас өөрийгөө хөгжүүлээд нэг сурах хэрэгтэй юм байна. Энэний хажуугаар би хүүхдүүдийнхээ ирээдүйд бол сайн аа байх хэрэгтэй. Тэгээд гинт манад эрүүл мэндийн асуудал үүсэх юм бол би бас жоохон ч хамаагүй хийж л ах хэрэгтэй. Би ихийг олдог биш. Гэхдээ ер нь хийж байх нь чухал. Тэр үйлдэл надад байх нь хэрэгтэй гэдгийг л олж харж байгаа юм уу. Тэгэхээр энийг тэнцвэрт байдал гэж тайлбарч байна гэсэн үг л. Мөнгө юу нь бол яг энийг зүгээр арайч өөр тайлбарч биш магадгүй юм. Би ихтэй бол төстэй биш магадгүй гэж бодож байна. Би ингээд мөнгө цуглуулж байгаа, бизнесийнхаа мөнгө цуглуулж байгаа нэг оффистаа болъё гэдэг юм бодолтой явчаад нэг 80-100 сая төгрөг орчим төгрөг цуглуулсан. Тэгээд бизнесийн мөнгө, номны мөнгө гэсэн үг. Тэгж жаад нэг офис авъя гэсэн чинь офис ч амар үнэтэй. За яг офис бол бүр хол юм. Юу ч гэсэн нэг байр ч юм уу авъя. Жижигхэн ч хамаагүй. Тэгээ хайж явж байгаа нэг найзтайгаа уулзаад хаав исэн Яармгийн цаашаа нэг газар байр ашиглалтанд орж ингээд. Тэрнээс өмнө зөндөө юм болсон юм аа. Газар хүн юм зарна гэснээр болж байлаа. Би анх 40 сая төгрөгийг л зарцуулъя даа гэж бодсон явж ийсэн. Тэгээд дараа нь очсон чинь тэнд 180 сая билүү 220 сая 220 сая байр байсан. Тэгээд тэрийг би авъя гэсэн чинь бэлэн мөнгө хэдийг өчөж байгаа юм. Тэгээ би 40-ыг гаргах гэсэн чинь шууд 100 сая төгрөг бэлэн байрад очив. Тэгсэн чинь тэр 220 сая төгрөгтэй байр 160 сая болсон. Яг тэрийг бол маш олон талын яриа хийсэн. Нэгдүгürt бол би юм хийдэг юм бамаа. Тэр хүн аваа тэмцсэн. Нөгөө талаар гэх юм бол манай найзын таньдаг хүн байсан. Тэгээд тэр байр чинь 100 саяар би 160 саяар би 220 саяын байрыг авч яана гэдэг чинь энэ бол өөр ойлголтоор орж байгаа хэрэг. Тэгэхээр энэ дэр хэлэх гэдэг нь бэлэн мөнгө бас хүчтэй. Аюу хүчтэй. Яг мөнгөгүй үед хөрөнгөтэй хүмүүс мөнгөгүй болсон үед
бэлэн мөнгө бол тэрийг уйдаад авчдаг гэх юм уу? Тийм нөхцөл бас байдаг юм байна. Чадвартайх эрсдлийг бууруулж гэнэ үү, их мөнгөөр эрсдлийг бууруулж гэнэ үү гэж үү? Хоёулаа л эрсдлийг бууруулна. Тэгээ мэдээж хүмүүс бол айл болох өөрийнхөө мөнгийг эрсдлээс хамгаалах зэвсэг гэж харах зүйл юм байна. Тэрнээс бол хизээч хүн чадвараараа эрсдлийг бид авчнаа гэж бодох нь эндүр л байхгүй. Яг тэгэхээр дийлэн хүмүүс л гэж боддог л доо. Би чадвартай юм чинь би мөнгийг олж чадна. Ирээдүйд би асуудлыг даван туулна гэж бодож байгаа хүмүүс ямар нэг хоримтлал байхгүй, хадгаламж байхгүй, ам бартам яваад байдаг. Эхлээд ер нь нэг юм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байлаа. Яг би юм өрөнд орсон юм байна. Тэгээ юунаас болж оров? Яг юунаас болов? Ийм ерөнхий дүгнэлт гарахгүйгээр би айгүй хүнд итгэмтгий юм аа. Би экстрагийн бизнес бүтэн гэж бодож байсан юм аа. Уус ингэж өмнө орлого ороод байсан юм аа. Тэгээ дахиад орч байх гэж бодсон юм аа. Гэдэг бодлууд биш. Эсвэл би нэг нэгэнтэй хамтар толигдуулсан юм аа. Хүнд л юу нэтгэхээ дэмий юм байлээ гэдэг дүгнэлт биш. Чи юунд алдсан бэ гэдэг асуулт байхгүй. Тэр асуултыг чи бусдад тохох биш. Яг чамдаар ямар асуудал нь ирж байгаа. Ер нь дахиж бизнес хийхэ болий алдах юм билээ гэдэг дүгнэлт ч өөр маш утгагүй дүгнэлт байна. Энэ бизнес хийж байхдаа чи ямар алдаа гаргаад дампуурсан юм бэ гэдэг нь илүү чухал байна гэсэн үг шүү дээ. Би миний хувьд бол би баяр наадам их гоё тэмдэглэх гэж хичээдэг байсан юм билээ. Тэгээ би түрээсийн байр нь маш их мөнгө төлдөг байсан юм билээ. Түрээслэл ингээл амьдраа явагддаг. Тэгээд одоо өнөөдөр гоё амьдрах нь чухал гэж боддог байсан юм билээ. Яг одоо гоё хоол идэх хэрэгтэй, тухтай байр амьдрах хэрэгтэй, гайгүй машин унах хэрэгтэй, гайгүй хувц өмсөх хэрэгтэй. Тэгээ гайгүй дугаар хараад сүүлийн утсыг барих хэрэгтэй гэдэг философи надад маш хүчтэй үйлчилж ирсэн. Тэгээ би энэгээр өөрөө карьераа авч явж гэж боддог байсан. Тэр нь эндүр л байсан юм билээ. Тэгэхээр би тэр чинь зөвшөөрж байгаа байхгүй. Би буруу юм бодсон байна. Тэгээ би 20 хэдэн сая төгрөг өрн орсон байна. Тэгээд тэрийг дараа нь энэ чинь ингээд үрчин ингээд дарамтдаг гэдэг чи одоо тэгээд энийг л төлчвөл болох юм шиг санагддаг. Энэ чинь юм өрний дарамтлаа. Эсвэл өнөөдөр мөнгө нэхэд байгаа хүний мөнгийг л өгчвөл тайвшрах гэдэг. Яг тийм жижигхэн юм мэдрэмжийн хойно сүйцэлддэг юм болж эхэлдэг л дээ. Өртөө он. Яг энэ нэхэд байгааг л өнөөдөр татаарч. Ядаж нэг 10 хоног чих хамраа. Зүгээр тэр чих хамрын төлөө явж байгаа байхгүй. Тэрээс яг энэ өрийг яаж дуусгах вэ гэдэг дээр биш. Тэгээ дахиад өөр нэгнээс мөнгө авч хэлээ тийш өгчдөг. Тэгээ нөгөөх нь хөнгөө дахиад өөрөөс авч. Ингэж өр сүлжээ өсч эхэлдэг. Тэгээ аяг хөрөнд. Тэгээ тэр өрний дарамтдаг чинь нөгөө талдаа нөгөө нэг юм хөндлөл яваад байдаг юм онцлог. Сая нэг зөвлөгөө авсан эмэгтэй тэгжсэн. Цэцэрлэг өмнө цэцэрлэгийн өөрөө нэг цэцэрлэгийн эрхлэгч биш менежер нэсэн. Тэгээ цэцэрлэгийн эрхлэгчийн эзэн нь тэр эмэгтэйд нэг жил би чамд ингэж итгэж байна. Чи нэг жилийн цэцэрлэг тэр эзэн нөхгүй. Тэр цэцэрлэгийн бүх тоног төхөөрөмжтэй чам түрээслэе. Хямдхан. Тэгээ чи нэг аваад юу. Тэгээд тэрс бөө итгэл авцсан. Тэгээ нөгөөд хийж жил түрээсэлсэн байхгүй. Энэ хооронд юу болсон бэ гэхээр ямар ч юу авч чадаагүй. Ашиг авч чадаагүй. Бүр илсэл мэсэл нь багасаад амар өрөнд ороод. Тэгэд бүр одоо бол тэр эмэгтэй өрн 80 сая төгрөг өртөө. Тэгэд яагаад ингэж хөрөнд орчих вэ гэсэн чинь ерөөсөө л тэр эзнээ надад өгс итгэлийг нь би алдахгүй тулд эргэн тойрны хамаатан зэтэн бүх хүмүүсээс мөнгө аваад тэгэл тэр сарынхаа түрээсийг л төлдөг гэж байна. Процесс ийм л юм болдог. Яг тэр айц гэдэг чинь хүндэл дээр тулгуурлаж ирж байгаа зүйл байхгүй. Би итгэл алдчих болохгүй. Надад ингэж ихгүй боломж олгож яхад гэдэг тэр мэдрэмж нь өөрөө надад юу ч болоогүй ингээд амар олон юм шаардахгүй зээлцсэн шүү дээ. Миний л арчаагүй байдал гэдэг. Энээсээ болоод хүм тэр өөрийн дарамтыг өөр төр бий болгоод нэг мэтгэд амар хөрт болчих жоох. Тэгэл одоо хүртэл айгаал өөрөө төлөх юмс ингээл энэ хооронд хүн өөрийгөө мартдаг. Хувьтай хоримтлал хийх гэдэг ойлголт бүр байхгүй. Ах дүүнийхээ эрсдэлд оролдог.
гэр бүл найз нөхдөд эрсдэлд оруулдаг. Тэднээс мөнгө аваад өгдөг. Тэгээ хоос итгэл найдвар тэгж болох байх та гэдэг юм бодлоор авдаг юм уу? Тэгээ нэг дадал чинь хурдан тогтохгүй л тий багаар л тогтно. Угаасаа тийм хадгалдаггүй дадалтай баг хэдэн үеэрээ явцсан бол хэцүүлтэй. Угаасаа би ч гэсэн тийм. Угаасаа манай түүхэнд баг хэцүү баг. Би сайн мэдэхгүй байна. Хоримтлуулаа хадгалаад байдаг хүн байсан юм уу? Хэрвээ тийм байсан бол бид нарт бас нэг жоох юм өвлөгдөд ирэх байсан бэл үү тий. Байхгүй. Тэгэхээр эн чинь бол суулгах ёстой дадал байхгүй юу? Тий. Суулгахын тулд хүнд энэ дадлыг суулгахад бол маш олон саад бэрхшээлүүд тулгарч л таараа л да. Өөрийнх нь зан төлөвд. Тэгэхээр маш олон философи асуудлуудад даван туулна. Маш олон харах өнцгөө өөрчлөн хажуулах эргэн тойрны нөлөөллийг бас давж гарна гэсэн л үг. Энэ дотор ч зөндөө олон сэдвүүд яригддаг л да. Тэгэхээр би бол эхлээд хадгалаад үзэх хэрэгтэй. Тэр нь болохоор хадгалах хугацаатай хадгаламж аль нэг банкны ямар ч хам авахгүй чи тэр мөнгийг авахгүйгээр бусад асуудлаа зохицуулж чадчихэв гэдэг нь л санаа гэсэн үг. Тэ. Харах өнцг нь эхлээд бол яг би зүгээр нэг юм өөрт хэрэгсэн жижиг арга бол ийм аргаар эхэлсэн. Хэрвээ одоо надад сая төгрөг ордөрвөл 500 орчихсон гэж бодно. Уусаа 500 орчихсон бол яах вэ? Гэдэг асуултыг дандаа өөрөөсөө. Гэтэл 500 орчихсон бол 500 л орчихсон шүү дээ. Тэгэхээр 500-аар л асуудал шийднэ. Чамд зөндөө асуудал байгаа. Чам сая 300-ийн зээл байгаа. Гэтэл чам 500 орчихсон. Тэгээ яах? Тэр одоо арга байхгүй шүү дээ. Би 500-аас тодорхой хэмжээнийг нь хоол хүнсэнд хэрэглээд тэдийг нь зээлэндээ өгөөд дахиад над мөнгө олох хэрэгтэй. Даалгавар хийж байгаа байхгүй. Тэгээ би яагаад энэ сая 300 өрийг тавьчлаа? Ийм буруу юмс олж өр тавьсан шүү дээ. Тэгвэл одоо би энэ буруу балгаа өөрөө харилцах хэрэгтэй. Тэхийн тулд би илүү бага хэрэглэх хэрэгтэй. Өөртөө хэмнэлт хийх хэрэгтэй. Хоолоо сойх хэрэгтэй. Хувц хэрэглээгээ татах хэрэгтэй. Хоббинаас татгалзах хэрэгтэй. Хайртай хүмүүстэй зарим зүйл авч өгөхгүй байж өөрийгөө шийдэх хэрэгтэй. Угаасаа чи энэ өрийг чи өөрөө тавьсан. Тэ гэдгээр явж байгаа хгүй. Тэгэл эхлэл нь бол тэр бүсээ чангалах үе байгаа. Тэгээ дараа нь багаар дараагийн алхам руу явчаа. Хүмүүс бол хадгаламжийг мөнгө олохтой холбож тайлбарлаад байдаг. Мөнгө хадгалахын оронд мөнгө илүү их олох нь зөв юм биш үү гэл. Тийм боломж хүн болгонд байхгүй. Илүү олох гэдэг ойлголт чинь хадгалах гэдгээс тийс өөр ойлголт байхгүй. Яадаг вэхээр илүү их олсон чи үрчин. Хадгална гэдэг бол чи өөрийнхөө хүсэл хэрэгцээ хязгаарыг тогтоож сурна гэсэн үг байхгүй. Эхлээд энийг тогтоож сурч байгаа юм бол илүү их олсон ч илүү их чамд хадгалагдана. Буюу чи хүчээ хадгалдаг нэгэн болно гэсэн үг байхгүй. Тэнцвэртэй одоо данснууд тэр нь одоо өөр хүүхдэд хэдийг нь хийх юм, боловсралтай хэдийг хийх юм, байранд хэдийг хадгалах юм гэд явна гэсэн үг. Нөгөө талдаа өөрөө төлөх, өөртөө хадгалах тэнцвэрт байдал. Хүмүүс өөрөө төлөйг л бүх мөнгөө өөрлөө өгöd өгдөг. Өөртөө мөнгө хадгалдаггүй. Тэгэхээр өөрлөгөө мөнгө хийх хэрэгтэй. Дараа нь өөрөө төлөх хэрэгтэй. Энэ тэнцвэртэй харах хэрэгтэй. Аль нэгийг нь гэж болохгүй гэсэн үг. 3 дугаарт хөрөнгө бэлэн мөнгөний харьцаа тэнцвэртэй харах хэрэгтэй. Хэрвээ их бага бүх мөнгө хөрөнгө рүү ичих юм бол чи бэлэн мөнгө байх юм бол хөрөнгө чинь үнцийг алдна. Буюу яагаад тэр чамд яаралтай мөнгө хэрэгтэй болох юм бол төрөний жишээ шиг чи үнэтэй хөрөнгөө хямдхан зарах хэрэгтэй болно. Уусаал энэ тийч дуусахгүй амьдралын шалгуур нь л юм шиг ханаач. Би бол одоо энэ бол өсөхөө болно гэсэн өсөөл авах. Тэгээ Монголд инфляцны хөгжил авах. Хэрэглээч гэсэн өсөх нь тодорхой. Гэтэ хадгаллаад энэ зүйл зогсохгүй, хадгалахгүйсэн чинь зүйл зогсохгүй. Гэтэ хадгалсан нь хадгалагүйс бол хамаагүй дээр. Тэрийг бол мэдчихэв. Тэ. 3 дугаарт бол нэг тийм хадгаламжгүй хүмүүс л дэмий юм санаа зовддаг л санагддаг. Инфляц хадгаламжгүй хүмүүст хамаатай зүйл баг биш шүү дээ. Алдах мөнгө байхгүй юм чи.
Тэгэхээр миний яг энэ тэдэн дөрөв дансан байгаамаа. Энэ маань одоо худалдаа авах чадвар алдаад байна гэвэл өөр ойлголт. Яг тэр бол сайхан зовлон шүү дээ. Арай өөр төвшин зовлон шүү дээ. Би хөрөнгө оруулалт хийх тухай шал өөр юм боддог зовлоноор очиж шүү дээ. Мөнгөгүй хүмүүс хөрөнгө оруулалтын талаар яриад бодоол. Эхлээ мөнгөтэй болох хэрэгтэй байхгүй. Хамгийн ихний даалгавар ерөөсөө биелүүлэг үржиж шал өөр юм бодоод өөр юм санаа зовоод идэх хүмүүс байдаг. Тэр энергийг чинь өнөдөр жоохон ч гэсэн мөнгө олох зарцуулах хэрэгтэй. Ажлаа хийх гэсэн үг дээ, тий. Нэг хүн гэдэг нэг ийм сэтгэлгээний нэг юм аргачлалыг өөртөө хэрэглүүлэх зүгээр юм болов уу би бодсон. Олон хүмүүсийн аргаар л явдаг баг. Хэрвээ ямар нэгэн зүйл алдаа байх юм бол одоо чиний амьдрал дээр нэг уналт юм уу хүнд хэцүү зүйл ирэх юм бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Над дээр уналт ирлээ. Би ер нь ингээд алдчихж. Тэ. Тэгээ би яг ингээд үнэхээр яг унчлаа. Зөвшөөрөх хэрэгтэй юм шиг. Дараа нь юун дээр алдваа гэдээ өөрөөсөө асуух хэрэгтэй юм шиг. Би яг ийм юм дээр алдчихлаа штэ гэдэг. Одоо энийг бол зөвхөн жоохон бодтойгоор тайлбарлах юм бол өнгөрсөн хугацаанд би хитрхийх нэр хүнд гаднаас харагдах байдал хүмүүс намайг одоо хараад үнэлж байгаа байдалтай амар ачаал бүгд өгдөг байж. Гэхдээ миний бодит байдал санхүүгийн амьдрал маш хүнд байхгүй өөртөө хүн байсан. Яг зөвшөөрдөг байсан юм. Би ингээд унтсан. Тэгээ би одоо юун дээрс алдаанаас суралцсан. 25 сая төгрөгийн өртөө. Юун дээрс алдсан бэ? Өөрийг өөрөөр төлөөд идэх байсан юм. Тэгэхээр ингээд өөрийг өөрөөр төлж болохгүй. Нэгнээс мөнгө аваа нөгөөд өгч болохгүй. Хоёрдугаарт би гинт нэг өдөр цөм аавна гэдэг хоосон мөрөөдөлтэй явдаг байсан. Тийм биш. Яг өнөөдөр олж байгаа чиний 50,000 төгрөг чинь л чиний яг өнөөдрийн олж чадчих байгаа орлого чинь. Тэр чи над мөнгөөрөө л асуудалтай хандах хэрэгтэй. Цаашаа хуваахад хадгалах хэрэгтэй. Тэгэд эхлээд би ингээд алдсан, алдаанаасаа юу алдсан бэ гэдээ сурж эхэлж байгаа. Тэгээд тэрийг засаж сайжруулах алхам хийж байгаа байхгүй. Тэгээд би тодорхой хувийг цаашаа хадгална гэдэг чинь засах алхмууд нэг байхгүй. Би яг харах хэрглэж байна. Би алдчихлаа, амьдрал болохгүй байна гэсэн мөртлөө яг тэрнтэйгээ яг тийм тэрийг яриалах мөртлөө тэгэл амьдралаад байхгүй. Хуримтлал үүсгээгүй, зовлонгоо ярьсан хэвээрээ асуудал нь өмнөх асуудал нь байсан тэрийг ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй гэвээд байдаг. Бараг ийм азгүйгийн тоонд өөрийгөө тавьчаад би яг азгүй эсвэл хин нэгэнд би хорлогдсон би хохирогч гэдэг яваад байгаа байхгүй. Яг чи энэ бол чи гэсэн үг шүү дээ. Хохирсон чи тэгээ алдсан чи ер нь бол энэ яг чи л гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи яг юун дээр алдсан юм? Тэгээ юу алдаа чи юу байсан тэрийг засаж эхлэх юм уу? Тэгээ яаж засах юм гэдэг ийм алхам л яриад байгаа. Тэр хүн яг өөртөө ингэж ярилцаад би юу алдваа? Би юу эргэцүүлж вэ? Юуг ойлгоч вэ гэх бол их зүгээр санагддаг л да. Өдрийн тэмдэглэл бичлэр хүмүүс өөртөө аюусаа ярилцдаг шүү дээ. Тийм хүмүүс маш сайн ном гаргасан байдаг. Тэрнтэй адилхан энэ санхүүгийн юу чинь тэмдэглэл байсан л да. Өдрийн тэмдэглэлүүд байсан. Би яг өнөөдөр 50,000 төгрөгөөр юу хийж байгаа гэдгийг өөртөө ярьдаг. Өглөө би өглөөсөө ингэсэн юм шүү дээ. Ийм юм шүү дээ. Тэгэхээр энэ дээрс би юу алдчихв? Юу болов? Юу ухаарав? Дахиад би одоо хэдэн төгрөгийн сургалтанд суучих. 25 сая төгрөгийн сургалтанд суусан байна. Тэрнээсээ юу сурав? Тэгээд сурсан бол одоо амьдралдаа наатахаа засах алхам хийгээд өөрийгөө шийтгэхэд гээд яваач гэдэг л юм яригдаж байгаа юм л да. Тэгэхээр ийм одоо арга л хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс ингэ төөрөгдөлд орчод, блокнд орчод ман дунд тэгэл ингээл зүтгэл яваад байдаг. Гэтэл нэг харсан чинь өчнөө олон жил болсон байдаг. Эргийн амьдралаа харахаар цаг хугацаа л өнгөрцөн. Гэтэ миний амьдралын ахид сайжирсан үг гэхэлэр байхгүй байхгүй. Хуучирсан эдэн тоног төхөөрөмж хэрэгсэл тэгээ гар утас хугацаанд тусч байгаа юмнууд байгаа байхгүй. Тэгэд яг мөнгөтэй болсон уу? Асуулт шийдэх хэмжээний болсон уу үгүй. Дараа сарын цалин бол эзэн сууж байгаа нөхөр байгаа байхгүй. Уг нь мөнгө олоод байгаа л да. Гэхдээ амьдрал дээр хэрэглээд байвал хэрэглээд байгаа. Яг өнөөдөр хүмүүс хөндлөнгөөс харахад амьдрал сайхан харагдаж байна. Тэр ханы амьдрал сайхан харагдаад байгаа. Гэтэ асуулт шийдэх хэмжээнд биш. Эмзэг байгаа байхгүй юу? Жохон юм болоход л нугараад унчаар болчих юм л гэсэн үг юм шиг. Бид нар ч яг тийм философийн амьдралтай хүмүүс юм шиг байгаа юм л да. Яна ингээд их ерөнхий тэрийг хооронд ойлголцоод байдаг юм уу?
илүү нэг практик бодит яг юу хэлэх гээд байгаа юм гэдэг нь бид нар өөрөө бодож болоод өөрөөхөө төсөөлөд өөр юм ярьж байгаа нөгөө нь өөрөөр ойлгоод байдаг энэ чинь нэг юм сонирм болж санагдчих шүү дээ. Тэнцвэртэй байдал гэдэг энэ одоо том томьёоллыг амьдрал дээр буулгах хэрэгтэй шүү гэж би бодож байна. Тэгээд жишээлбэл таны амьдрал өөр зээлэндээ баригдсан асуудалтай байгаа бол таны тэнцвэрт байдал хаана очих ёстой юм бэ гэхлээр эхлээд та өөрийгөө хэмнэлт хийгээд мөнгө хадгалж эхлээд одоо гэр бүлтэй хэрэглээгээ багасгаад гэр бүлтэй баг цаг зарцуулаад ингээд таны тэнцвэрт байдал энэчээс эхэлж байгаа. Буюу тэнцвүүлэхийн тулд байхгүй. Шууд тэнцвэртэй байдлаар очиж чадахгүй байхгүй. Дараа нь угаасаа санхүүчин сайжраад ирэхэд та гэр бүлтэй маш гоё цаг гаргах тэр цагийг бүтээч чинь гэсэн үг. Тэгэхээр ийм тэнцвэртэй амьдралын төлөө эхний тэнцвэр байдал чинь бол тэнцвэргүй юм шиг харагдах боловч чи тэнцвэрийн төлөө явж байгаа шүү гэж хэлмэр санагдаж байна. Тэгээд тэрний тулд тархийг ажиллахын тулд өөртөө цаг гаргах хэрэгтэй юм лээ. Тэр нь зөв тооч нийлэхэд фитнест явж явах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөх хэрэгтэй юм байна. Тэгжиж цусан ангам сайжрна тархинд. Ном унших хэрэгтэй юм байна. Тэгжиж толгоонд мэдээлэл сайжрна. Тэгээд дараа нь багахан мөнгөөр яаж амьдралдаа өрөх вэ гэдэг тэр цусны эргэлт тэр мэдээлэлтэй тарих хоёроо ашиглаад амьдралдаа хандах хэрэгтэй юм байна. Бэлээ гэж би бол бодож байна.